хай. Хүн хайд тэгж боддог да. Хэрвээ би гэдэг боддог да. Би тэгжсэн чи саяхан бас боддохгүй. Хэрвээ би өсвөр нас руугаа ирж очих юм бол нарны тоос сайн төрөх байсан юм байна гэж боддог. Бодож нь бодож байгаа байхгүй. Яагаад тэр би бас өөрөө нарны тоос төрөхөд хэрглэж эхлэх нэг удааг байгаа. Тэгээд нөгөө нэг өсвөр насны дээр чинь болохоор нарны тоос ч гэдэг нь нүүр арчилгаа хийхээсээ илүүтэйгээр нүрээ бутахыг амар хүсдэг байсан байхгүй юу? Одоо юу хөлтөө болохоор арай өөр байгаа хэл та. Тэгэнгүүтээ уруулын өнгөлөгч ээжээс болохоор аваад өг гэж гуйдаг. Эсвэл ингэ сормосны будаг аваад өг гэж юм уу ээжээс тэгээ дандаа гуйдаг байсан байхгүй юу? Одоо бодсон чинь болохоор тийм нүүрний будаг гэхээсээ илүүтэйгээр нүүрний тоос эсвэл нарны тоос ч гэдэг юм тиймэрхүү юм болохоор аваад өгөөч гэж гуйж яхад болохоор зүв байсан юм байлээ. Тэгээ Монголд ялангуяа болохоор нилээн хурц нартай тэгээ салхин ч гэсэндээ ширүүн тэгээ эртхэн болохоор нарны тоос түрхээд байх юм бол бидний нүүрэнд болохоор сэвх тоол бөөсөхгүй тэгээ үрчлээнээс ч гэсэндээ хамгаалж өгдөг. Гэхдээ бас нөгөө зарим хүмүүс болохоор нөгөө сэвхэн дуртай манай октод ч гэсэндээ байгаа л да мэдж байгаа. Ерөө сэвхэн дургу нүүрэн дээр ингээ тоол бөөсгөх дургу октод гэдэг юм бол эртхэн нарны тоосыг ер нь олвол байнгын түрхэж явах хэрэгтэй. Өвөл зун чуув түрхээд өглөө гарахтаа болохоор нүүрэндээ хүзүүндээ гарандаа ч юм уу түрхээ гарч явахад болохоор ер нь зүгээр шүү. Гэтэ өөрөө чинь сонголтоо. Би л авдаг ер нь бол байнгын сайн түрхэж байгаа.